ер нь Монгол улсын хөгжилд юу чухал юм? Эрүүл хүн чухал, боловсралтай хүн чухал шүү дээ. Тэр утгаараа эрүүл мэндийн боловсролын салбар асар чухал салбарууд мөн. Гэтэл энэ мэрэгчлэтнүүдээ дараа шинээр одоо эмч нар багш нар бэлтгэхгүй нэ гэдэг ийм харанхын тохионд хүртлээ ингэж явчлаа. Бид нар үнэхээр энэ хоёр салбараа арчилж гамнаж чадсангүй олон жилийн туршид. Тэгэхээр одоо ер нь бол цалингийн өсөлтийг жигээд анализ судалгаа шинжилгээнд үндэслэж бас аль болохоор чимээгүй ингэж явж явах хэрэгтэй байсан. Гэтэл энэ нь одоо үнэхэрийн одоо асуудал дагуулсан байдлаар багш нарын хувьд бол чүтэ айттай урсгал зардал хөрөнгө оруулалтаа хасч иж нэмлээ. Эмч нарыг бол 15% нэмж гин. Тэр энэ одоо нэмэлтүүдийг цаашлаад зөвхөн одоо төсөв хэлцэх үеэр биш, бүр анханаас нь анхаараа дараа жилийнхаа тухайн одоо төсвийн тухай хуульдаа оруулаад явж явах хэрэгтэй. Ер нь бол төсвийн сахилга баат, төсвийн оновчтой төсөөлөлт, төсвийн үйл явцдах иргэдийн оролцоо гэдэг чинь энийг л хэлж ирсэн. Яагаад одоо тэтгэврээр цалин хүчлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж энтер тухайн одоо эдийн засгийн нөхцөл байдлыг дагаад өсөж буурдаггүй юм байдгийм бэ. Тэгвэл өсгөх боломж нь байдгийм үү? Нөгөө санхүүгийн их өсвөр буюу нөгөө татвар төлөгчдийн маань төлж байгаа төсвийн орлого хэр байна? Тэгвэл татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдээ бизнес эрхлэгчдэд дэмжихийн тулд хөрөнгө оруулалтуудыг татахын тулд тоогийн нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах үгүй энэ макро эдийн засгийн цогц бодлогод явж явах хэрэгтэй, байнга анализ хийгдэж явах хэрэгтэй. Зөвхөн төсөв хэлцэх үед тулж ингэж нэг хэсэг нь нэмэхийг шаардж нөгөө хэсэг нь нэмэх гэж ядж байгаа нь бол харьцангуй харамсалтай. Тэгэхээр хүрсэн үр дүндээ хүрч болж чаддаггүй. Тэгэхээр энэ дээр цаашдаа анхаарах хэрэгтэй. Одоогоор бол тодорхой хэмжээнд бас боловсролын салбар шийдэгдлээ. Эрүүл мэндийн салбар бол 15% гэж байгаа. Гэхдээ миний ойлгосноор чин бүрэн сайд бас энэ дээр анхаарч одоо бусад нөөц боломжуудаа дайчлах маягаар яг хүссэн зорьсон түвшинд нь шаарж байгаа түвшинд нь биш ч гэсэн нэмэх одоо хандлагатай байна гэж харсан.